Сайн байцгаана уу? Цагаан уулын эмнэлгийн эмчнэмчмаа байна. Та бүхэндээ өнөөдөр хүний папиллома вирус буюу хүний хөхөнцөр вирусын талаар мэдээлэл хүргье. Умаа зүүнний хорт хавдар үүсгдэг гол шалтгаанд хүний папиллома вирус бол орж идэг. За 2023 оны сүүлд хийсэн судалгаагаар манай улсад умаа зүүнний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бол бүртгэгдсэн байдаг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор хүний папиллома вирусын 200 гаруй хэв шинж байдаг гэж тодорхойлсон. За тэр дундаа 43 гаруй хэв шинж нь бол эмэгтэйчүүдэд бэлгийн замаар дамжиж халдвар үүсгэдэг ахнэ. За уг 40 гаруй хэв шинжээ дотор нь бага эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй бүлэг гэж хуваадаг. За бага эрсдэлтэй бүлэг дотор орох энэ папиллома вирус маань эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрэхтэн, за дээр нь умаа хүзүү өвтрэнд үе ургацаг үүсэх байдлаар илэрдэг бол өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах папиллома вирусууд маань умаа хүзүү өтрээ гадна бэлэг эрэхтэн болон амьд залгуурт ч гэсэн хорт хавдар үүсэх боломжтой юм аа. За умаа зүүнний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх боломжтой мөн эрт хугацаанд онцлогдсон тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой учраас охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхэн минь эмэгтэйчүүдийн эмчит тогтмол үзүүлж үзлэг шинжилгээ онцлогоонд хамрагдаарай. За баярлалаа.